За тэгвэл ямар ч байсан сургалтын одоо хөтөлбөр бол шинжлэгдэж байгаа юм байна тий, шинжлэгдэх ажил нь хийгдэж байгаа юм байна. Хизээ дуусах юм бол сурах хүчгүүд нь хизээ гарах юм бол яг хизээнээс энэ одоо шинээр энэ сургалтын хөтөлбөр нь хэрэгжиж хичээлийн жилээс хэрэгжиж эхлэх юм бол мөн түнчлэн саяны яг түрүүний асуусан тэр англи хэл орох тэ энэ жил нь хизээнээс 2027 оны хичээлийн жил юм уу 26 оны хичээлийн жил юм уу гэдэг энэ чинь нэг одоо энэ хууль батлагдаад бас тэ багахан хугацаа өнгөрч байгаа юм чи бэлтгэл ажил нь бол явж байгаа юм байна тэ. Гэхдээ яг одоо тодорхой тийм төлөвлөсөн тэдэн эдэн оноос гэсэн зүйл байгаа юм болоо. За баярлалаа. Бачарал дарга яг тодорхой хариултаа. Товч. За гишүүний нэмэлт тодруулгууд нэмж хариулъя. За 2025-аас 26 оны хичээлийн жил буюу 9 сарын 1-ээс 3 дугаар ангиас англи хэлний хичээлүүл одоо орж эхэлнэ. Энэ бэлтгэл ажлууд бол хийгдэж явж байгаа. Бэлэн байдал нь хангагдаад хөтөлбөр бол үндсэндээ одоо Персон гэж одоо хэрэгжээд явж байгаа хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг бол одоо өргөжлүүлж хангаад явна гэсэн үг. За үе шаттайгаар явагдана хөтөлбөрийн шинжилгээ ажил одоо эхний ээлжинд одоо 2025 онд одоо бэлтгэл ажил хангагдаад явж байгаа нь сургуулийн өмнөх боловсрал за бага боловсрал буюу 1 2 дугаар анги дээр энэ хөтөлбөрийн одоо бэлтгэл ажлууд үндсэндээ бэлэн болоод хөтөлбөр одоо туршигтаад ингээд явж байгаа. За 2026-аас 27 оны хичээлийн жилд одоо бүрэн одоо суур боловсролын төвшөнд энэ бэлтгэл ажлууд бол бас яг адилхан одоо үе шаттайгаар туршигтаад тэгээд сурахчгууд нь хэвлэгдээд ингээд явна. За хуулинд бол бас маш тодорхой сурах